Дэлхийд инх тайван ноёрхох үед Мөнхлийн хаан гарч ирэн бүхий л зүйлийг устгаж бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг гэдэг домог бий. Харин манай анимын гол дүр тэр домогт гардаг Мөнхлийн хаан гэгч нь болоод өөр ертөнцид дахин төрөх болно. Гэхдээ манай залуу домог ёсоор бүхнийг устгаж бүхнийг дахин эхлүүлэх болов. Энэ удаа та нарт шинээр одоо гарч эхэлж байгаа Мөнхлийн соёл иргэншлэр дэлхийг эзлэх нь гэх шинэлэг сонирхолтой гоё аним ярьж өгнө. Аним маань өвчтөе учраас эмнэлгийн өрөөнд өдөр шөнөгүй тоглоом тоглож суух нэгэн залуу нэг өдөр тоглоомоо тоглоод донтоод сууж байхдаа гинэт өвчнийхээ улмаас өөд болж тоглодог байсан тоглоомынхаа ертөнцид чөтгөрийн соёл иргэншилтэй маянагуура захирдаг бурхан болж дахин төрж байгаагаар эхэлдэг. Мөнхлийн бурхан болсон манай гол дүрийг Такута Ирагийн дахин төрсөн Такута анх нүдэ нэхэд хамгийн хайртай тоглоомынх нь хамгийн хайртай дүр болох Атау өөдөөс нь хаан таан гэж гараад ирнэ. Такута тоглодог байсан тоглоомынхаа ертөнцид өөрийгөө дахин төрсөн гэдгээ Атауг харсан дээрүүд ойлгодог. Атау манай залууг та бол тоглоомын номер 1 домогт тоглогч тун гайхалтай нэгэн хамтдаа олон удаа ертөнцийг эзлэн авсныг олон удаа тоглоомод ялагдсныг гээд би таны тухай бүгдийг нь санаж байна. Эндэх хаанах гэргийг мэдэхгүй ч хаанч байла хоёулаа хамтдаа эндээс бүхнийг дахиад шинээр эхлэж зөвхөн өөрсдийн хаан тулсаа байгуулцгаая хаантан минь гэхэд Такутач тийм ээ тэгэлгүй яах вэ хамтдаа хаан тулс байгуулцгаая гин. Тэгснэ миний нэр бол бохир шаврын Атау дэлхийг сүрүүлэх шаврын үр төлөө. Энэ мөчөөс эхлээд миний бие миний сэтгэл таних гэж Атау өөрийн төлөлийн үнэж байдлаа баталсан сүртэй юм хэлнэ. Гэхдээ хэлчихэд бас ичээд байгаамаа. Такутач дутах юмгүй миний цорын ганц хосгүй албад минь миний үнэн жанд хоёр дахь тарих минь хоёулаа хамгийн муу ёрын улс боловч дотоод үйлдвэрлэл төвлөрсөн нэг талыг барьсан улс байгуулнаа. Тийм ээ бүтээцгээе ей гэл жоохон галз орно. Такута юун төрөнд ойр хавийг судлуулахаар албатаа дуудаж орчноос судлуулахаар явуулдаг. Мань хүн албатынхаа харж байгааг давхар харж чадна гэж байгаамаа бас. Өөрт байгаа 200 шидийн хүчнээсээ сая 100 албатаа дуудахад ашиглажглаа. Одоо үлдсэн 100-аас анхны бааз суурин газар байгуулахад 20-ыг зарцуулна. Цэргийн хүч болох дайчдыг дуудмаар байгаа ч шидийн хүч маань даанч хүрэхгүй гэж төлөвлөж байтал Атау цэргийн хүчний хувьд бол би хичээнэ гэж хэлмээр байгаа ч одоогийн надад найдалтгүй л дээ гэдэг. Баатрын дүр болох Атау цаг өнгөрөх тусам хүчтэй болох боловч яг одоо бол ямар нэгэн хүчтэй дайсан гарч ирвэл амархуу ялагдана гин. За харин нөгөө талд орчны судалгаа хийхээр явуулсан нөхөр маань юу болж байна гэд хартал юу вэ? Өдий хүртэл явахдаа хоол болчхоор юу ч олж хараагүй. Амьд амтан бүх хил мангас нэг ширхэгч байгаагүй байсан байдаг шүү. Такута ямар хачи юм бэ? Ийм газар бас байдгаа гэж гайхаал байж байтал хажуугаас нь Атау нэмэр болохгүй байгаад уучлаарай гэхэд Такута чи миний хажууд байх төдийд л хангалттай гэж бараг л Ромео Жулиет болоод уянгалж байтал нөгөө талд өсөж үхэх гэж байгаа туйлдж ядарсан харанхуй ээлбүүд үзэгдэнэ. Такута харанхуй ээлбүүдийг харчаад энэ газар өөр улстай хил залгадаг эсвэл колони энтер бол маш том асуудал болох нь би дайн хийж ядаргаатмааргүй байна шүү дээ. Энд чин одоо хамгийн муу эхлэлийн цаг байна штэ гэхэд Атау дайн гэдэг чинь зэрлэг хүмүүсийн хийдэг зүйл шүү дээ. Дайн болвол тэр үед хамтдаа зогтцгаая гэдэг. Такутач тийм шүү. Чиний зөв. Эхлээд харанхуй элбүүдийг ажиглангаа дахиад жоохон эргэн тойрноо судлаа. Бүр болохгүй бол хол зогтцгаая гэв. Атау хоёулаа хамт зогтох байх нэ? Ойлголоо хаантан минь. Эй оо гэлээ. Дахиад жоохон галзуурна. Тэгсэн энэ үед гинэт ойгоос харанхуй элбүүд гараад ирдгийн. Угтаа энэ элбүүд хоол хүнс болцохоор зүйл хайгаад явж байсан байдаг. Манай хоёрт таарахаасаа өмнө элбүүд дундах нүдний шилтэй эмүрүү гэдэг арай юм хум уншиж судалдаг нөхөр нь амьд амтан бүх хил мангас нэг ширхэгч байхгүй энэ хараалт ойд муу ёрын ямар нэгэн зүйл битүүмжлэгдсэн байдаг гэж сударт бичигдсэн байсан.
Тэгэхээр ямар нэгэн зүйл нь амтанг өршөөдгүй аимшигтай зүйл гэж дуулсан. Тийм юмтай таархаасаа өмнө буццаая гэж сануулж байсан боловч энэ салааны ахлагч Гя гихч үгүй тийм юм байдгүй юм а гэд цааш явахдаа манай хоёртой таарчгаж сонноос ээлбүүдийн нүдэнд манай хүн маш хорон аимшигт оршихуй болж харагддаг за. Ээлбүүд айсанда манай хүний өмнө цөгдөж арай удирдахч бололтой нөхөр нь би бол харанхуй ээлб Мазарам овгийн дайлчдын ахмад Гя Нагуб гэдэг нэгэн байна. Таныг эрхэмсэг хүчрэг нэгэн гэж харж байна. Юуны өмнө энэ ойд зөвшөөрлгүй орж ирсэнд гүний хүлцэл өчмөр байна гэдэг. Атавуу зөрүүлээд ямар шалтгаантай болоод энд юу хийж явж байгаа юм гэж асуухад өөдөөс нь тэгсэн ингэсэн тэгээд гэд амар норшсон юм ярьж Атавын уурыг хөдлөсний дараа нэг юм товч тодорхой ярина. Бид нар газар нутгаасаа хөөгдөөд очих газаргүй болоод энд ирсэн юм. Замд хоол хүнс дуусаж хэдэн өдрийн турш юу ч идээгүй. Тиймээс идэж болохоор зүйл хайж яваад энэ хүртэл ирчихлээ гэдэг. Салааны ахлагч Гя юу ч буруу хийгээгүй атал яагаад бид нар ингэж зовж зүдрэх ёстой юм зүгээр амар амгалан амьдрах газар хүссэн төдий байтал гэж дотроо үглээд байж байтал яриагийн сонссон Такута харанхуй ээлбүүдийг өрөвдөж алим гаргаж өгдөг. Сонноос энэ ертөнцид алим гэдэг жимс огт байдгүй ба ээлбүүд алим гэдэг жимс анх удаага харж байгаа нь нэж. Ахмад Гягаас бусд нь амттай байна. Үнэхээр амттай байна гэд амдархан нөлбөс туслуулан эзэцгэн. Такута лир хүртэл байгаа шүү гэж бүр лир нэмж өгдөг. Тэгсэн атал стил Ахмад Гя иддэгвэ. Бид нартай адил зогтож ирсэн хүмүүс байгаа. Тэр дунд бяцхан хүүхдүүд ч гэсэн байгаа. Хүүхэд минь бидний хүүхдүүд өлсөж байгаа. Хэдэн өдрийн турш юу ч идээгүй бүгд турж идсэн байгаа. Тиймээс энэ жимсийг өөртөө биш тэдгээр хүүхдүүдэд өгмөр байна гэж хүсгэд Такута бүр уяраад өрөвдсөндөө амар их арай л дэндүү юу гимээр их хоол хүнс жимс ногоо гаргаж ирээд өгдөг. Гэхдээ Атавуу бөө уур шидийн хүчээ ямар ч хэрэггүй юмд зарцуулаад байна гэж. Ээлбүүд гар сунган туслах нэг ч хүн үлдээгүй байтал бидэнд энэ эрхэм туслалаа гэд бөө баяр болоод бүгдийг авч явж дийлэхгүй болохоор чадах хэмжээгээр нөхөд рүүгээ нүүр бардам хоол хүнсээ авч очдөг. Харанхуйн ээлбүүд бүгд бөө баяр болж уйлаа мэйлэн болцгоноо. Ээлбийн ахмад Гя ханаас яаж ийм их хоол хүнс авч чадснаа бусдаа хэлэлгүй нууцлахаар шийддэг. Орой болоход Гя дээр удирдахч бололтой Мортор настан хурж ирнэ. Энэ шүүслэг хосгүй гайхалтай жимсийг хаанаас яаж олж авсан юм гэж шалгахад ангүндх домогт гардаг нэгэнтэй уулзсан юм гэж хариулна. Удирдахч Мортор мөнхлийн хаантай уулзсан гэж үү хэмээн уулга алдан. Тэгэд хоол хүнсний төлөөсөнд юу өгсөн юм гэж асууна. Гя шударгаараа юу ч өгөөгүй гэж хариулахад Мортор юу гэсэн үг вэ? Муу ёрын оршихуу ямар ч төлөөсгүйгээр тусламж үзүүлнэ гэж санаа юу? Чи галзуураа юу гэхэд Гя тэр эрхэм биднийг өрөвдөж өгсөн юм гэж хариулна. Мортор харанхуйн ээлбийн удирдагч болох би хаантай хэлэлцээр хийе. Иймч гэлээ би чин 200 жил амьдарч байгаа нэгэн шүдэг гээд маргааш манай хүн рүү очихоор болно. За нөгөө талд Атавуу манай хүнийг өвдөг дээрээ суу. Чи шидийн хүчээ ямар ч хэрэггүй юмд үржиглээ гэд буур. Гэхдээ Такута чи миний хажууд байхгүй бол болохгүй гэж хэлэн Атавын айшийг амархуу засчихна. Ганц хоёр үгэнд нь амархуу уйсч муйраад Атавуу бол манай хүнд ухаангүй дурлцсан юм байна оо. Такута саяны ээлбүүдтэй би баг ярьж чадсангүй. Хараад байхнаа би чин харилцааны доголдолтой юм байна штэ гэж хэдий бодсон боловч цаашдаа юу хүлээж байгааг мэдэхгүй л байна да. Энэ хүрээд эхний анги нь өндөрлөж байна. Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.